юун оюу толгой гэж хэлэхээр тийм бүтээн байгуулалт. Тэгэхээр энэ дээр бол одоо засгийн газар одоо төрийн засгийн байгууллагууд хувийн хвшлийнхэн бол үнэхээр том анхаарал хандуулах болцоотой шаардлагатай гэж. За яагаад ингэж өнөөдөр анхаарал хандуулахгүй вэ гэвэл хууль нь муугарцсан. За тэгэхээр гадаадын хөрөнгө оруулагч нартай бол энэ төсвийн мөнгөөр босч чадахгүй юм одоо том төсөл учраас бол яаж одоо хөрөнгө оруулагч нарыг татах вэ гэхээр хөрөнгө оруулагч нар зөвлөж байгаа. За Дубай гэж одоо нөгөө усан шумбаж нэг сувд далайн ёроолоос аваад тэгээд тэрийг одоо олборлож зардаг ийм л тосхон байсан. Тэгээ өнөөдөр харин Дубай чинь яагаад одоо тийм өндөр тэнгэр багандсан гой байшин барилгатай болчихвоо. Яагаад тэнд гадаад их хөрөнгө оруулах вэ гэхээр хууль эрх зүйн орчноо засцсан. Хүний өмчийг булаадаггүй, татврын хөнгөлтөө нөхцөлтөө, шүүхэн өөр Английн шүүхтэй, Английн хуулийн эрх зүйн тогтолцоотой. Ийм одоо нөхцөлийн бүрдүүлэлт өгсөн учраас бол тэнд гадаадын хөрөнгө оруулагч нар бол би хөрөнгө оруулах юм байна, ашиг олох юм байна, миний хөрөнгө тэнд шалдахгүй юм байна, хүнд суртал ерөөсөө байхгүй юм байна. Би одоо энэ учрал ерөнхий сайдын хэлээд байгаа бол би зүгээр мэдгэдлүүгүүд бизнес хийх юм байна. Би зөвшөөрөл авч бизнес хийдэг биш. Мэдгэдлүүгүүд бизнес хийх юм байна гэдэг дубаар хошуурсан байна. За энэтэй бас өрсөлдөд Казахстаны Астана хотын дэргэд олон улсын санхүүгийн төв байгуулсан. Яг ингэж ажиллаж байна. Тэгэхээр гадаадын хөрөнгө оруулагчнууд бидэрт юу гэж зөвлөж байгаа вэ? Та нар хуулиа засаа. Хуулиа яг Дубайтай адилхан болго. Яг тэгвэл танаа замд хятад гэж нэг мундаг одоо хөрөнгө оруулагчид татдаг орн байна. Казахстан гэж одоо орн болчлоо сүлээ. За Солонгос татчих юм. За Орос яхаа хориг архамжаа авч байгаа учраас одоохондоо бол нэг хөрсөлдөгч биш. Тэгэхээр та нар Казахстан эсвэл хятад эсвэл Солонгосоос илүү нөхцөл бүрдүүлээч гэж ингэж санал тавьж байгаа. Тэгэхээр бид нар одоо хууль эрх зүйн талаас нь энэ хар хорийн төслөө үнэхээр гайхалтай төсөл гэдгийг бол одоо батлах тийм хууль эрх зүйн орчин тавих хэрэгтэй юм байна. За хоёрдугаарт бол бид энэ хар хорийн хотоо босгох ажлыг бол том бизнесийн төсөл гэж бодохгүй бол зүгээр нэг захиргааны байгууллага ажиллаж байгаа маягаар нэг хэдэн хүн сурталтай хүмүүсийг ажил томилчоод тэдэд нэг цалингаа аваад тэгээд нэг гадаадын хөрөнгө оруулагч ирэхлээр бол би завгүй байна. Чи хүлээж би зөвшөөрөл өгөөгүй шүү. Чи яах гээд байгаа юм гэсэн ийм маягаар ажиллах юм бол ерөөсөө хийж бүтэхгүй юм байна. Тийм учраас бол хоёр дахь санаа бол ерөөсөө энэ бол цэвэр бизнесийн төсөл учраас бизнесийн бүтцээр энэ ажлыг хэрэгжүүлэх ёстой гэж ингэж бодож байгаа. За гуравдугаарт бол энэ бол бүр зарчмын хувьд бол Улаанбаатар хот бол импорт дээр тогтдог хот. Гадаадаас юм авчил амьдрэх хот. Тэгвэл бид нар бол одоо хөгжлийн дараачийн шатаа эхлүүлэх хэрэгтэй. Экспортын эдийн засгийг хөгжүүлж гадаад руу зах зээл дээр өрсөлдөх чадвартай бараа бүтээгдэхүүн үйлчлэгээ гаргадаг хот болох ёстой. Тэгээ тэхийн тулд бол одоо шин технологи, нөгөө цахим хөгжил. За тэгээд одоо мэдээллийн технологи. За одоо чип чадвал одоо хийн. Чадвал одоо өөр одоо ямар бүтээгдэхүүн байдгийг орчин үед те энэ бүтээгдэхүүнийг гаргаж хятадын зах зээл дээр өрсөлдөх чадвартай, солонгосын зах зээл дээр өрсөлдөх чадвартай ийм ажлыг хийх юм. Тэгэхээр энэ бол бас тодорхой цаг хугацаа хэрэгтэй. Ийм сайхан чадвартай залуучууд энд байна. Тэгэхээр тэр Монголынхаа чадвартай залуучуудыг гадаадын бас чадвартай хүмүүстэй хамтраад тэнд орон сууцыг хангаж өгөөд тэр хүмүүсийг энд нь авчиад тэр сургуулийг байгуулж өгөөд тэр оюутнуудаа бэлдээд ийм одоо гурав дахь том ажил хийнэ гэж. Тэгээ ийм ажлыг ингэж хийдэл Дорхны нүүдийн нөхцөл 15 жил болох байлгүй. Тэгээ 15 жилийн дотор бол энэ хотоо бол бид нар бол эхлээд ямар ч байсан хотынхон төвийг, хотынхон тэр амьд нүүр царай болсон хэсгийг босгох чадах болов уу гэж ингэж бодож байгаа. За тэр нь ямар төв байх вэ? За сая миний ярьсан зүйл хоорондоо яаж уялдах вэ гэдэг дээр бол Хятадын, Энтекийн, Казахстаны, Сауди Арабийн хойгийн одоо тэр хойгийн сайхан жишээнүүд байна. Тэд нар бол хуучин хотоо яг хэвээр нь хатгалаад тэндээ аялал жуулчлалаа хөгжүүлдэг. Тэрийгэ тойроод гоё одоо юм дид бүтц бий болгоод, байшин барилга бий болгоод, их сургуулиудыг бий болгоод тэгээд ажиллаж байна. Тийм учраас бид одоо явж Сианыг судлах хэрэгтэй байна. Энтэгт очиж одоо янз янз тэр дээлигээс ахуулаад бус хотуудыг судлах хэрэгтэй байна. За Сауди Араб Дэрия гэж хот байна. Ниом гэж хот байна. За Египет сая шинэ нийслэлээ барьчлаа. Энэ мэтэр бол дэлхийд бол одоо нийслэлээ барих, шинэ хот барих өрсөлдөөн болж байна. Энэ дунд бол бид одоо дэлхийн хамгийн шилдэг компаниудыг тийм ингээд тендер зарлахлаар нэг тийм шилдэг биш. Шилдэггүй чинь яг нэг хүүхд Монголыг бас жоохон тоохгүй байна. Монголыг сайн мэдэхгүй байна. Нөгөө тэртээ дөрвөө зах зээл сайтай учраас. Тийм учраас шилдэгүүдийг урихын тулд бол шилдэгүүдийг оруулахын тулд урих хэрэгтэй юм байна. Тендер зарлах маягаар биш. Шилдэггүй чинь нөгөө одоо товчгөл хөдөл жоохон бие тооцсон. Зүгээр одоо соёлтой хэлэх юм бол
урилга хүлээдэг. Тий. Урих юм бол очдог. Тим хэмжээд очиж л дээ. Тэгэхээр бид нар бол тэр шилдэгүүдийг урьж авчирч ажилуулахаас биш. Тендер зарлал ороод ир орж ирэхгүй бол хогч нь гээд нэг юм нэг дунд зэргийн нэг хаанхын чимийг учир нь мэддэхгүй нэг өчигдөр байгуулагдсан компанитай ажиллахад бол энэ хар хорийн хот төсөл бас их хэрэгжилжтэй болчих гээд. Тэгэхээр бид нар шилдэгүүдийг авчрах хэрэгтэй байна. Санхүү эдийн засгийн, хөрөнгө оруулагчдын, хот байгуулалтын хамгийн шилдэгүүдийг дэлхийн ихний 1 2 3 4 5 эсвэл тухайн орныхоо 1 2 3 4 5 гэсэн иймэр одоо компаниудаа ажиллаж ийж шинэ одоо хар хорийн нийслэл хот байна. Жинхэнэ одоо дэлхийн нийслэл болох баг. Тэр Чингисийн үед өгөөдөө ханы үед байсан дэлхийн нийслэл шиг тийм одоо сайхан хот болох болов гэж ингэж бодож байгаа. Иргэдийн тухайд бас яг энэ бодолтой байна л да. Ерөнхийдөө бас Монгол улс тийм ээ энэ хар хорийн хавцааг нийслэлээ хийхэд одоо хүчрэгчдгээ гэж тийм ээ. Ерөнхийдөө бас нийслэл болох боломжнууд бий гэдэг юм одоо тийм тэр зүйл яригдчих байгаа юу? Угаасаа 2050 оны нөгөө Алсын хараа гэсэн бичиг баримтанд хар хорийн хотыг нийслэл болгоно гэсэн ийм одоо шийдвэр тэр Алсын хараа 50 гэсэн тэр одоо бичиг баримтанд суудсан баг. Тийм учраас бол тэрийг одоо өнөөдөр би ярьж байгаа юм биш. Угаасаа их хурлаар гарцсан бодлого, их хурлаар батлагдсан бодлого байхгүй юу? Тийм учраас бол бид нар одоо тэрийг хэрэгжүүлэхийн төлөө ажлын дээр утгаараа би хэлж байгаа нь 2050 он хүртэл Монголын хамгийн том бүтээн байгуулагч юу? Энэ Улаанбаатар хотын төвчрлийг энэ одоо туулголоо ингэж устгаж биш тий, туулголоо ингэж дээрлэхэж биш, туулголоо ингэж эвдэж биш, харин өөр аргаар төвчрлийн асуудлыг шийдэх болцоодоо тэрний нэг нь бол одоо Улаанбаатар хотод байгаа чадaltaй залуучуудаа мэдлэг боловсролтой хүмүүсээ хар хориг нөхцөлд бүрдүүлж өгч тэнд амьдрах, тэнд жилжүүлэн суулгах, тэнд ажлын байрыг бий болгох, тэнд орлогыг нэмэгдүүлэх, тэнд шинэ технологиг хөгжүүлэх, тэнд шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх болцоо хангаж иж Улаанбаатар хотоос бол бид нар бол дор хахад одоо 500 мянган хүн нүүлэхэд бол энэ одоо Улаанбаатар хотын төвчрлийн асуудал аяндаа шийдэгдэнэ. Энэ агаар орчин одоо энэ бохирдлал болон тэр ямар ч хэрэггүй нөгөө туулгалаад барих гэдэг гүр чинь ямар ч хэрэггүй байжээ гэдгийг бол ойлгоно. За хэрэггүй байжээ гэдгээс гадна энэ одоо энэ сайхан голоо ингэж устгах ямар шаардлагагүй байж байгаа гэдгийг ойлгох. Энэ туулгал бол одоо хэдэн мянган жил Монголын нутаг дэвсгэртээ уусж байгаа энэ хаан хинтээ бол ихээ авсан биднийг ундаалдаг бидний одоо нэг ёсны ээжтэй хатан туул тий хатан туул гэж бид нар ярьдаг бидний ээж байхгүй. Тэгэхээр ээжтэйгээ ингэж одоо зүрх рүү нэм мөөмөр нэм одоо хааш нэ одоо ингэж нөгөө багна гэдэг нэртэйгээр ингэж мис одоо мисэл гэсэн үг шүү дээ. Ингэж одоо хатгаж цоолж ингэж одоо хайр найргуу ингэж хандж болохгүй л гэж бодож байгаа. Тийм учраас хар хорин хотыг барьж бүгдээрээ одоо энэ төвчрлийн асуудлыг шийдье. Хар хорин хотыг барьж хөгжлөө эрчимжүүлье. Хар хорин хотыг барьж Монголын өндөр боловсролтой залуучуудыг тэр оюун ухааных нь тэр сайхан одоо хүч чадлын дэ ажиллаж шинэ бүтээгдэхүүн гаргадаг шинэ үр царай болгоё гэж бодож байна.